За өнөөдөр хичээл өнгөрсөн 2-7 хоногийн хичээлийг ярьж тайлбарлаад явъя. Чи слайд шоу хийж. За 6-1-ийн А буюу бие хөдөлгөөд байгаа шалтгааныг таамаглах үндэслэгдсэн ийм хичээлийг үзэн ерөнхийд нь үзсэн бүх хичээлүүдийнхаа давтлага хичээл учраас энэ дээр бол нэлээд том агуулга яригдана. 2-7 хоногийн хичээлийг нийлүүлж орж байгаа. За энэ бичлэгэд анхаарлаа хандуулнаа. За шеэрлэгдсэн шеэрлэгдсэн байна. Дахиад шеэрлэгдсэн. За төлөвт шеэрлэг. За Хичээлийн сэдэв. Машин хөдлөөд байгаа шалтгаан юу вэ? Хичээлийн товч танилцуулга. Өөртөө зориулж машин хийж түүнийгээ хөдөлгөж үзье. Хэрэглэгдэхүүн. Картон цаас, скотч, 2 ширхэг сорвол, хайж, бөглөө 4 ширхэг, шаар. Зорилго. Машин хөдлөх шалтгааныг судалж мэдэх. Зорилт. Машин хийж хөдөлгөх. Хэмжилт хийх. Түлхүүр үг. Үлээх. Хийг амаар хүчтэй шахан гаргах. Бөмбөлөг үлээх. Хөрх үр дүн. Машин хийж хийсэн машинаа хөдөлгөж хэмжилт хийдэг болсон байна. За дараагийн хэсэгт анхаарлаа хандуулаарай. За саяны энэ машины хувьд болохоор энерги их үүсвэр нь бол салхи байна тийм ээ. Салхиар энерги их үүсвэр авч ийн өөрөөр хэлэх юм бол шаар үлээхээр машин урагшаа явах юм байна. За хувиргаж байгаа энерги нь гарч ирж байгаа үр дүнд нь гарч ирж байгаа энерги бол механик буюу хөдөлгөөний энерги байна. За дараах хэсэгт нь анхаарлаа хандуулаарай. Резенийг татхаа болоход буцаж хэвэндээ ордог. Мөн бүршийг татах шахахаа болоход буцаж анхныхаа хэвэнд ордог. Үүнийг ашиглан бид машинаа хөдөлгөсөн. Машиныг хөдөлгөөнд оруулж буй энэ энергийг потенциал энерги гэнэ. Номыг татхад хоримтлагдсан потенциал энергитэй болно. Харавхад сум кинетик энергитэй болно.
Машиныг юу хөдөлгөөнд оруулсан бэ? Биеийг өндөрт гаргахад бие байрлалын энергитэй болно. Өндөрт байгаа биеийн энергийг потенциал энерги гэдэг. За тэгвэл бие байрлалаас шалтгаалж бас тодорхой энергитэй болдог тийм ээ. Энэ энергийг бол сая тайлбарлалаа. Өндөрт байрлуулахаар өөрөө ямар нэгэн хүчээр үйлчлэл түлхээгүй байхад машин өөрөө явчихна тийм ээ. Механик буюу хөдөлгөөний энергитэй болж байна. За дараагийн бичлэгт анхаарлаа хандуулаарай. Хичээлийн сэдэв нарны самбартай машин. Хэрэглэгт хүн сурах бичиг, дэвтэр, үзэг, өөрийн хийсэн машин, нарны самбар, мотор. Зорилго: нарны самбартай машины хөдөлгөөн гэрлийн тусгалаас яаж хамаарч байгааг судлах. Зорилт: нарны самбартай машин хийн. Нарны самбартай машины хөдөлгөөний хурдад юу нөлөөлж байгааг судлана. Түлхүүр үг: нарны самбар буюу хавтан. Нарны туяаг шингээж цахилгаан ба дулааны энергид хувиргадаг төхөөрөмж. Хүрэх үр дүн: хөдөлгөөнийг үргэлжлүүлэх аргыг тодорхойлж гэрлийн энерги кинетик энергид хувирдаг болохыг харуулж чаддаг болно. За эдгээр хичээлүүдийг багш нь мэдлээ сайтнаас авч ашиглаж байгаа. За энийг гэрийн даалгаварт бүгдээр ингэ үзээрэй гэж өгсөн. Тэгээд багш нь бол нэгдсэн байдалтай бичлэг хэлбэрээр бас таамаглаж оруулж байна. За нарны самбараа тодорхой гэр нэвтрүүлэхгүй гадаргуугаар хаахаар хөдөлгөөнөөс харж байна тийм ээ. За өөрөөр хэлэх юм бол гэрлийн энерги, механик энерги буюу хөдөлгөөний энерги болж хувирж байгааг бичлэг дээр харуулж байна. За дараагийн бичлэгийг үзье. За нөгөө нарны самбартай машин хөгт хийж байна. За энэ хөгтүүдийн хийж байгаа бичлэгүүдээс сайн хараад санаа аваад өөртөө гэртээ бас энэ туршилтуудыг хийж үзээд хөгөлтэй гаргаж ирээ. За энд жижиг жанам хүүхдийн тоглоом машин байж байгаа жижигхэн хөрхөн мотор нөгөө картон цаасаар хийдэг машин дээр суйрлуулж байна тийм ээ. Тэгэхээр ерөнхийд нь хэд хэдэн бичлэгүүд дээр энэ картонын машины их хавтанд яаж хийдэг талаар тайлбарласан учраас энэ дээр бол нэмж тайлбарлах нь илүү цаах. За тэгээд эргэлтийнхаа мотортой нэг дугуйгаа оловчж байна. Нөгөө моторынхоо нөгөө талыг бол тэжээл үүсгэгчтэй. Мотороос гарч ирсэн хоёр утсаа бол тэжээл үүсгэж байгаа. Нарны самбарын тэжээл үүсгэж нэм хасах төвдөө болж өгөөд одоо нарны самбартайгаа энэ ундааны хөдлөөгөр гадаргуугаа газар хөндөрүүлсэн гадаргуу дээр мааж өглөө. За бичлэгээ цааш нь үргэлжлүүлье. интернет манжаа. Цаана секундметр замдэр тугаас нарны самбар хөдөлгөөн энерги
Төдий энерги юу? Энийг бол бид хүмүүлээс мэдээ. Барьж өөрснөр их таа. За эдгээр машинуудыг та бүхэн харьцуулаад ямар энерги хөрвөө ямэ. За салхины араас сэлсээр үлдээдэг ийм машин байна. За энэ 1.5 энерги их үүсвэр ба хувирлуудыг эндээс энэ эдгээр машинуудаас та нар харьцуулж хараарай. За одоо энэ төлөвлөлтийн машин энерги хувирыг хөдлөх цахилгааны химийн энерги битрэ байгаа юм байна. Тэгэхээр химийн энергиэс цахилгааны энерги гардаг. Ийм жишээ гардаг тийм. Химийн энергиэс мөн ингээд хүүхдүүдэд та бүхэн эдгээр машинуудаас бүгдээр ингээд дүгнж үзээд бүх машинуудыг хооронд нь харьцуулж дүгнж үзээд ямар энерги үүсвэртэй хөдөлгөөн бий болж байна, механик энерги үүсч байна гэдгийг дүгнэлтээ хийгээрэй. Мөн өөрийгөө чадах аль нэг машиныг сонгож бүтээгээд бичлэгээ багш руугаа дараах хаягаар илгээгээрэй. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.